зөвхөн одоо боловсрол халамжийн асуудал биш, энэ Монгол улсын ирээдүйн хүний хөгжлийн суурь бодлого гэж бас харж байна. Энэ хууль бас цаг үеэ олсон одоо хүүхдийн эрхийг хамгаалах өдөртөө ч гэсэн уялдаж байгаатай чухал байна. За тэгэхээр бид өнөөдөр нэг ноцтой үнэтэй нүүр тулж байна. Өнөөдөр бас энэ хүүхдийн эрхтэй холбоотой олон ч одоо асуудлууд яригдж дурддагдж байна. Тухайлх юм бол хүүхдүүдийн дунд хөдөлгөөний дутагдал, таргалалт, захим хамаарал, сэтгэлийн хямрал, ганцаардал, амиа хорлого, эрсдэл, эрчимтэй нэмэгдэж байна. Хүүхэд зөвхөн хичээлээр хөгждөггүй, хүүхэд биеэрээ хөдөлж, багаар тоглож, нийгэмшиж, сэтгэл зүйн дархлаатай болж байж, эрүүл эргэн болон төлөвшдгийг одоо бид бүгдээр мэдж байгаа. Тиймээс энэ хууль дараах хэдэн асуудлыг маш тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр одоо дэмжигдээд ажлын хэсэг байгууллагууд бид одоо дараах хэд хэдэн асуудлыг бас онцгой анхаарья. За үүнийг бас одоо манай энэ хүний хөгжил нэмийн бодлогын байнгын хороо бас анхааралтай авч ажлын хэсэг байгуулахдаа энэ асуудлуудыг бас хөндөсөө гэж хүсэж байгаа. Нэгдүгээр хүүхдийн бие болдрын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын түвшинд асуудал гэж харах хэрэгтэй. Тийм ээ. Өдөр бүр тогтмол хөдөлгөөнтэй байх, спорт, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль бүрийг хүүхэд хөдөлдөг орчин болох хэрэгтэй. Өнөөдрийн хөдөлгөөнгүй хүүхэд маргааш жихрийн шижин, даралт сэтгэлийн хямралтай насанд хүрч болж хувирах юм эрсдэл байгаа. Хоёрдугаарт нийгмийн биеийн тамирын бодлого хүүхдүүд чиглүүлэх шаардлагатай. Зөвхөн тамирчин бэлтгэх биш, хүүхэд хөдөлгөөнтэй байх, орчныг бий болгох ёстой. Хашаа бүр тоглох талбай, сургууль бүрт хүртээмжтэй спортын орчин хэрэгтэй. Энд бас бүр зориуд дурдж хэлмээр байгаа. Гуравдугаарт хүүхдийн сэтгцийн эрүүл мэндийг энэ хууль маш хүчтэй оруулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сэтгэл готрол, айдас, захим дарамт, ганцаардал, амиа хорлолтын оролдлого ноцтой хэмжээнд босон талаар статистик мэдээлэл. 5 хүүхд тутмын нэг нь энэ тухай бодож ирсэн гэсэн энэ тухай яриад байна л да. Бид хүүхдэд зөвхөн шалгалтын оноогоор хэмждэг биш, сэтгэл зүйн хувьд аюулгүй орчинд өсөж байна уу гэдгийг төр бодох цаг болсон. За тийм учраас сургууль бүрт сэтгэл зүйн зөвлөгөө, эрт илрүүлэг, үе дэнгийн дээрлэлтийн эсрэг тогтолцоо, захим орчин, эрсдлийн боловсрол, эцэг эхийн оролцооны механизм тодорхой байх ёстойг энэ хуулиндаа тусгаж өгье. Тэгэхээр хүүхэд амиа хорлоно гэдэг ганц гэр бүлийн асуудал биш. Энэ бол нийгмийн дохой, төрийн бодлогын дохой бай шүү гэдгийг бас бид нь анхааруулж байна. Тэгээ эцэст нь бид хүүхдэд хайртай гэдгээ үгээр биш бодлогоор харуулах ёстой. Тийм учраас энэ хуулийг дэмжиж манай одоо байнгын хороо бүр тусгайлан дэмжиж одоо явуулах нь зүйтэй гэж харж байна. За баярлалаа. За Чимүрэн гишүүн бас энэ хуулийн төслийг нэг дэмжиж байгаа илэрхийлээ. Дээр нь бас чухал үгнүүд хэллээ. Тэгээд энэ дээр бол бид нар хүүхдийн хөгжлийн асуудал ярьж байгаа бол ганцхан боловсролын талаас нь биш, эрүүл мэндийн ч гэсэн асуудлуудаас оруулж болох цар хурааг бас тодорхойлох зөв байх гэж бодож байна. Тухайлбал одоо хоол тэжээлийн асуудал бас хүнд байгаа шүү дээ. Яг эрүүл хүүхэд өсгөхөд авах ёстой хэмжээний хоол тэжээл калори авч чадж байгааг юу гэдэг. Тэгэхээр эрүүл боловсролтой Монгол хүн л Монгол улсын баялаг байна. Тэр энэ үндэсний баялагын сан, ирээдүйн өв сан яг энэ дахиад Монгол улсын ирээдүй болсон тэр баялагийг өөрөө бас бүтээж явах ёстой. Эрүүл Монгол хүн, боловсролтой Монгол хүнийг бий болгож явах ёстой. Тэгэхээр бол энэ эрүүл мэндтэй холбоотой бас зарим асуудлуудын тооцоо судалгаа хийж байгаа боломжтой бол энэ дээр бас оруулаад явах нь илүү чухал болов уу гэж бас бодож байна. За, мөнх ажлын гишүүн хариулъя. За ганц зэрэг дарга Чимүрэн гишүүнд баярлалаа. Энэ талаар бас судалгаа хийсэ. Хүүхдийн цаг ашиглалт дээр бас бид нар судалгаа хийж үзсэн. Тэгээ өдөрт одоо нэг хүүхэд одоо жишээ нь фэйсбүүкт гэхэд 59.2 минут, тоглоом тоглоход 46.8 минут, YouTube хэрэглэгэнд 41.4 минут гэх мэтчлэнгээр хүүхдийн бас нөгөө цаг ашиглалт дээр тооцоо хийж үзсэн. За эрүүл мэнд дээр тооцоо хийж судалгаа хийж үзсэн. Нас оролтын шалтгаан, өвчлөлийн шалтгаан 2 дээр 5-аас 9, 10-аас 14, 15-аас 19 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн. Ингээд хүүхдийн чирэгжилт муу байгаа нь өвчлөлийн шалтгаан болсон. Энэ 48% таа гарсан. Амьсгалын тогтолцооны өвчин, мэдрэлийн тогтолцооны өвчин, яс булчингийн тогтолцоо ба холбох хэд гэмтэл бусад шалтгаантай өвчин гэдэг дээр гарсан. За нас оролтын шалтгаан дээр бүр ноцтой чирэгжилт муу байгаас 35%. Хөдөлгөөний дутагдaltaй холбоотой өвчний шалтгаанд нас оролт гэдэг дээр зүрх судасны өвчнөр 18